Juan, en el contacto se puede jugar offload. Tengo que cuidar. Hi! Би та нартай хөл бөмбөгийн тэмцээн үзүүлэх гэж байна гэж бодсон уу? Тэгвэл уучлаарай. Харин ч эсэргээр онгоцны ослоор хөл бөмбөгийн багийнхан тохиолдсон аимшигтай сэтгэл сэртгэлэн түүхээс та нартай хүргэх гэж байна. Онгоцыг тээврийн хэрэгслээс хамгийн аюул багтаа гэж үздэг. Чухам яагаад эдгээр ослууд гардаг юм бол гэж хүн бүр гайхаж байгаа баг. Тэгвэл би та нартай ачаалхалтай гэмээр аимшигтай түүхийг дэлгэе. (1972) оны Андын нуруунд аимшигтай осол болсон байв. 1972 оны 10 дугаар сарын 12-ны пүрэв гарагт Уругвай улсад Монтевидео хотоос нэгэн онгоц Чилийн нислэл Сантьяго хотыг чиглэн хөдлөв. Тус онгоц нь 45 хүн суусан бөгөөд эдгээр залуус нь Регийн багийнхан байв. Уругвай Регийн сонирхогчдын баг Чилийн алдарт Сантьягод найрсаг тоглолт хийхээр явж байсан нь байж. Тус сонгогдсонд 45 хүний дотор багийн тоглогчдоос гадна арын албаны 5 ажилчид, зарим тоглогчдын гэр бүл, нисэх багийн 5 ажилтнууд гих мэт олон хүн явж байв. Уругвайгаас Чили хүртэлх иргэний агарын тээврийн нислэг хамаагүй үнэтэй байсан тул багийн удирдагч цэргийн зориулалтаа хуучин онгоц түрээслэх санааг дэвшүүлв. Тэнд байсан хүмүүс ч уг дуугээ зөвшөөрч эрхүү хуучин онгоцоор Сантьягороо нисэхэр болов. Энэ хямд туссан учраас багийн удирдлагууд бөөн баяр болж багийн зарим гишүүдийг найз нөхөд гэр бүлээ дагуулн явахыг зөвшөөрөв. Хожим нь багийн гишүүдийн нэг болох Парадо би гэр бүлээ авч явсандаа маш их харамсаж байна. Одоо ч тэднийг өгүүлж байна гэж өгүүлжээ. Тэдний хөсөлсөн онгоц Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн хуучин загварын онгоц байв. Америкчууд энэ онгоцыг чарга гэж нэрлэдэг байна. Учир нь тухайн онгоц жин ихтэйч хүч багтай хөдөлгүүртэй юмсан ч багийнх нь 10 сарын 12-нд ниссэн боловч цаг агаар нуу цасан шуурганы улмаас Аргентины баруун цаахын жижиг хотуудын нэг болох Мендозад газардав. Буцаад авчуу байсан болохоор багийн гишүүд нисэх шаардлагатай гэж багийн удирдлага нисгэгчээ шаардаж яаруулж байв. Онгоц хэтэрхий жижиг мөн 25,000 фунтээс дээш нисэж чадахгүй тул Андын нуруун дээгүүр бус харин Андын нурууны өндөр уулсын тойрох маягтай нисэж болохоор байлаа. Тэд аяллаа 10 сарын 13-ны Баасан гарагт үргэлжлүүлв. 13-ны Баасан гараг чөтгөрийн тоог гэдэг бөгөөд энэ ямар нэгэн муу ёрыг зөгндөг. Тэдгээр залуусын зарим нь сүсэг бушралтай байсан бөгөөд замдаа гарахдаа нэг л их жиргсэн байдалтай байв. Тэгсэн ч бүгд онгоцондоо суун цааш нисв. Андо Парадо гихч аяллаа турш цонхон талд сууж байгаад нэг найзынхаа гуйлтаар цонхон талын суудлаа тавьж өгчээ. Андо Парадои суудлаас салсан түүний амийг аварна гэдгийг төсөөлөөгүй явж байсан биз. Онгоцонд байсан хүмүүс маш хөвгчлөлтэй наргагүй бөмбөг шидэлцэн тоглож онгоо ярина инээлдэж явж байв. Тэдний хувьд агаарын жижиргэн онгоцын дайвалзуулж байхад тэдэнд нэг сүртэй зүйл шиг санагдсангүй. Харин цонхон талд сууж байсан залуус уулттай дэндүү ойрхон нисэж байгааг харж анзаарсан хүмүүс дотроо түгшин дуугаа хураацгаав. Энэ үед багийн нисгэгч нар аимшигтай алтай гаргасан юм. Бид бараг цагаар 11 минут илүү чигээрээ нисэж байж өндөр уулсын бүсээс гарах байлаа. Үүлэн дунд олигтой харагдах юм байсангүй. Үүлэн дунд эргэлт хийж замынхаа зүг чигийг тооцоолоо алдаж орхив. Ингээд тэд Сантьягороо уцтаж удахгүй газартна гэж хэлээд үүлсэн дундаас гарах гэж онгоцоод хэд нам буулгав. Тэдний төсөөлж байгаагаас ч аимшигтай зүйл тэднийг тосож авав. Тэд үүлнээс доошлтол өндөр уул ихт сууртан байв. Нисгэгч нар онгоцоо дэвшлүүлэх ямар ч боломж байсангүй. Бүх зүйлийг ухаарахад дэндүү оройтсон байлаа. Энэ үед зорчигч нар нэг зүйл буруугаар иргэснийг ойлгож сандралтаж айж эхэлсэн. Онгоц бөөрөөрөө уулын ориг хүчтэй шүргэснээс болж онгоцны сүүл агаарт тасган унж хойд хэсгээр байрлаж байсан хүмүүс гадагшаа шидэв. Тэд 4200 метрийн өндөрлөлт нисэж байв. Онгоц огцом доошлосоор уулын хүндийг дунлаа. Тэгээд удалгүй уулын өрөө усаж эхлэв. Аз болохож чулуу хадтай мөргөлдсөнгүй.
цаар. Онгоц далайн түвшнээс дээш 3750 м өндөрт осолцсон байв. Нисгэгч нар үнэхээр том алтай гаргасан юм. Онгоцны ахмад Фулифратикс нь нисэх хүчний хурандаа байсан бөгөөд энэ нислэгээс өмнө Анти нурууг 29 удаа хөндлөн туулж туршлагатай нисгэгч байсан. Яагаад ийм алтай гаргасан нь үнэхээр ойлгохгүй байсаар л байлаа. Түүний агаарт байсан цаг нь нийтдээ 5200 цаг байсан бөгөөд өнөөгийн стандартаар бол туршлагатай нисгэгч гэж хэлэхэд тун хийх хэцүү юм. Тухайн осол гарахаас өмнө туслах нисгэгч нь тухайн үед бид Кюрекө өнгөрчлөө штэ гэж дахин хэлсээр байв. Кюрекө гэдэг нь Сантьяго хотоос холгүйхэн байдаг хот бөгөөд Аргентинтай хил залгаатай байдаг газар оршдог юм. Гэвч үнэндээ тэд Кюрекө хот ч хүрээгүй Анти нурууны дунд Аргентины нутагт осолдсон байжээ. Nando! Wake up! He's opening his eyes. Nando. Зорчигчдын ихэнх нь үхсэн байдалтай. Биений аль нэг хэсгийг нь ясн гарсан, юмд даруулсан, гар хүл нь тасарсан, заримийнх нь биед нь онгоцны төмөр зоогдсон байдалтай сэржээ. Энэ тентгүй цус, уйлах, гинших, ойрлох чимээ хаа сайгүй гарч байлаа. Цав цагаан цас хүртэл улаан өнгөөр будсан мэт. Үгээр хэлхийн аргагүй. Аимшигтай дүр зураг. Багийн зарим гишүүд баг гимтэл авсан хидүүд онгоцноос гарч ирнэ. Эргэн тойрноо харуул цастай, зэврүү, хүйтэн салхитай байгааг хараад бүрч их айж байв. Онгоц осолдсон газар нь Анти нурууны хүйтэн харанхуй бүглүү газар байлаа. Хүн тийшээ очих нь битгийл зүгэлдгүй байна. Эргэн тойронд хуулс нь ямар ч нэр усгүй юмсан ч далайн түвшнээс дээш байрлаж байгаа учраас амьсгалахад хэцүү агаар нь нэн сэрэг ажээ. Уургаан улсын хамгийн өндөр цэг нь далайн түвшнөөс дээш 500 гаруй метрт байх бөгөөд цаг агаар нь маш дулаан байдгаас гадна цас ортгүй газар байв. Амьд үлдсэн хүмүүс анх удаа тэр үед л цас харав. Цасны хүйтэн улирлын ямар ч туршлага ойлголт байхгүй байв. Ингээд амьд үлдсэн хүмүүс шархацсан бэртсэн хүмүүстэй туслаж зарим нэг нь тусламж дуудахаар оролдлого хийсээр л. Тэдний зарим нь үхлүүд шархтай. Заримийнх нь ясн хугарсан. Хүмүүсээ ээлжлэн дамжилсаар тотгошоо оруулж байв. Андо Парадо 3 өдрийн турш ухаангүй хөвтөж байсан тул түүний ээж нь газар дээрээ нас барсныг тэр мэдээгүй өнгөрөв. Харин охин дүү нь бүхэл амьдралын зааг дээр зовж тарчилсаар л тухайн онгоцны ослоос болж 45 хүнээс 12 хүн газар дээрээ нас барсан юм. Эхний өдөр аимшигтай хүйтэн байлаа. Агаарын хэм асах 22 градус хүрч амьд үлдсэн зорчигчид удалгүй эрлийн баг биднийг ирж аварна гэсэн найдлага тавьсаар л итгэл найдвараа алдахгүй тулд онгоцны онгорхой хэсгийг гараад хааж таглаж эхлэв. Тэдэн дээр тусламж ирсэн ч агаараас онгоцыг олж харахад юу л бол. Учир нь онгоц заснаас ялгагдах зүйлгүй цав цагаан өнгөтэй байв. Эхний шөнө бэртэж гэмтсэн хүнээс 5 хүн нас барлаа. Нэгдүгээр нисгэгч газар дээрээ нас барсан бол айхтар алдаа хийсэн туслах нисгэгч нь амьтай голтой байдалтай байл. Тэр гар буулууга зааж үүгээр намайг буудаад өгөөч гэж бусдаас гуйсаар л хинч түнд тусалсангүй. Хэдэн өдөр дарчилсны эцэс өнөөх нисгэгч нас баржээ. Дахиад хэдэн өдөр болоход хүмүүс өсөж зутрахын хажуугаар хүйтэн сэрүү нөхцөлд маш хурдан жин болоод калори алдаж байв. Тэд ачаануудыг нэг нэгэнгүй үзэж эхлэв. Мэдээж тэр дундаас хоол хүнс хайж ирж ухсны эцэст 8 шоколад, 3 чанмал, 3 шихэд даршилсан загас гаргаж ирэв. Тэд хоол хүнс хомос байсан ч арх тамхи хангалттай байлаа. Тэд нар цас хайлуулж
хоосон архитны шилэнд хийж бус нөөцөлж авч байв. Susie! 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 Осол болсноос хойш 10 хоногийн дараа Андо Парадо охин дүүгээ ч олдов. Төд удалгүй онгоцны станц ажиллаж өөрсдийн эрен хайх ажиллагаа зогссон гэж таагүй мэдээ хүлээн авав. Хинч байхгүй уулын мохор таан байгаагаа ч хинч мэдэхгүй байлаа. Жохом энэ үеэс л Парадо болон бусад хүмүүсүүдийн бодолд өгсөн хүний махыг л идэж амьд үлдэх хэрэгтэй гэсэн бодол орж ирэв. Хожим Андо Парадо ярилцлага өгөхдөө ийхүү хэлв. Би үүнийг Кани Балаза гэж хараагүй. Кани Балаза гэдэг нь дөрөв хүнийг алаад дараа нь махыг нэгтгэхийг хэлээд байгаа юм. Харин бид амьд үлдэхийн тулд нас барсан нөхдөө идэхээс өөр сонголт байгаагүй. Хэрвээ амьд үлдэх гэж бодож байгаа бол өгсөн хүний мах идэхээс өөр сонголт байгаагүй гэжээ. Тэр үед 27 хүн амьд үлдсэн байсан бөгөөд олон ам хооллох шаардлагатай байсан болохоор амьд үлдсэн хүмүүс нисгэгчээс эхэлж эцэцгээв. Тэд мах, эд эрэхтэн, нүд чих гээд юу ч үлдээлгүй бүгдийг нь идэжээ. Арван 7 хоногийн дараах бас нэгэн гамшиг тохиолдов. Уулын оройноос цасны нуран буун ирж онгоцыг бүхэлдэн засгууч. Онгоцны нэг сүгээр цасны нуран горно нэмээд 8 хүн нас барав. 2 өдрийн турш 2 метр гүн цасанд даруулсан тэд арай хийн онгоцноосоо гарлаа. Амьд үлдсэн тэд ойр орчмороо явган алхаж хаана байгаагаа мэдхийг оролцсон ч амжилт олсонгүй. Тэд ямар ч хоол хүнсгүй байсан тул дан хүний махаар хооллож эхлэв. Тэд байгаа нөөц бололцоогоо ашиглан цасанд өмсөх тохиромжтой углааш хийж өмсөд онгоцны сүүл хэсгийг хайхаар болж алхаж эхлэв. Төд удалгүй онгоцны сүүл хэсгийг ч олов. Тэнд шоколаднууд нэлээд хідэн батранууд байв. Тэдгээр батрануудыг ашиглан онгоцны холбоог сэргээх гэж оролдсон боловч бүтэлтэй юм болсонгүй. Энэ үед тэдэнд ганц л сонголт үлдэв. Өнөөх эрс нисгэгч ирийг өгөхөөс өмнө эндээс шилийн нутаг холгүйхэн байгаа гэж ярихыг нь сонссон аж. Гэхдээ тэд хамгийн ойрын зам хүртэл 60 км алхах хэрэгтэй байлаа. Үүнийг тэд мэдээгүй бөгөөд гагцхүү баруун тийш яваад байвал болно гэж үзэж байв. Дээрээс нь өндөр улсыг давах ямар ч туршлага байхгүйгаас гадна ямар ч багаж хэрэгсэлгүй бүхэл зүйл тэдний эсрэг байгаа мэт. Ямартайч хамгийн хүчтэй нь энэ аялалд явах шаардлагатай байсан бөгөөд тэдгээр залуус дундаас энэ аялалд зөрөгтэй аргагүй явхаар болсон. My name is Nando Parado. My name is Gustavo Zabino. My name is Antonio Vizintin. Явхаар болов. Багийн гишүүн Карлидо тэдэнд зориулж онгоцны зөөлөвчийг ашиглан улаахан хүнжил хийж өгсөн бөгөөд Тэнгүүгээр бид гурав үлдэж өгөх байсан ч хожим тэд дурсжээ. Хүний махан хүнсээд сайн нөөцөлж аваад 61 дахь өдрөө аялалд гарч баруун зүгийг байранд явлаа. Эхний өдөр уулыг давах гэж бүтэн 3 өдөр аяллаа. Энэ уулыг л давчихвал цаана ногоон тал байгаа хэмээн төсөөлж байв. Арт үлдсэн багийн гишүүд тэднийг харж байсан бөгөөд тэртээр ууланд 3 цэг харагдаж байсан гэдгийг Парадо, Антони, Роберто 3 өндөрлөг дээр гарсан боловч өндөр уус цасан бүрхүүлээс өөр юу ч байхгүй байсныг хараад тэд сэтгэлээр унсанж цааш явхаар шийдэв. Уулын оройд хүрсэн Антон цааш явхаас татгалзаж өөрт байгаа хүнсээ 2 найзтай хувааж өгчхөөд уулын уруу онгоц руугаа буцсахаар болов. Өнөө 2 цаашаа алхасаар л тэгээд 8 өдөр явж байж уулын цахад хүрэв. Ширүүн урсгалтай голд болж ирнэ. Хайчгаа мэдэхгүй гайхан зогсож байтал голын цаана нэг хүн байхан тэр. Голын урсгал ширүүн байхыг хэлэхүү тэд тэр шөндөө голын эргээр хоноглов. Маргааш нь өнөөх хүн иргэн ирсэн бөгөөд чулуунд цаас бал бэхэлж уяад Парадо Роберто хоёрлоо шиджээ. Парадо цаасан дээр бид онгоцны ослоор амьд үлдсэн хүмүүс байна. Өөр хүмүүс ч бас байгаа. Бид яг хаан байна вэ? Бидэнд туслаач гэж байна гэж бичээд өнөөх чулуунд цаас балаа бэхлээд эргүүлээд шиджээ.
Өнөөх залуу одоохон хүлээж байгаарай гэж дохио өгчгүүд тусламж дуудахаар яв. Тэрхүү ирэг Серхио Каталона гэдэг бөгөөд тэрээр орон нутгийн малчин нэр байсан гэж. Өнөөх малчин нэр суурин газар руу 10 цаг гаруй мориороо явж хүрсэн бөгөөд тэндээс тусламж гуйж улмаар цэргийхэн ирж Парадо Роберта нарыг аварсан юм. Нисдэг тэргээр очиж үлдсэн амьд үлдгэсдийг аварчээ. Онгоц сүрснээс хойш 72 өдрийн дараа хамгийн сүүлийн хүнийг онгоцны үлдэгдлээс гаргажээ. Сүрсэн онгоцны зорчигчид 72 өдрийн турш бүхэлдээ тэнцвэргүй тулалтаа хийсэн гэж хэлж болно. Үнэндээ тэднийг амьд үлдсэн гэж хинч төсөөлөөгүй. Парадо Роберта нар үнэхээр зоримог үйлдэл хийсэн бөгөөд мэрэгчлийн уучид тамирчид одоо ч тэр хоёрыг яаж тэр хол хүнд газрыг тийм нөхцөл байдалтайгаар туулсныг гайхдаг. Өдгөө тэдний явсан замаар аяллаа маршрут гаргасан бөгөөд сонирхолтой эрсдэлтэй аяллаа тоонд ордог. Аврагчид нийтдээ 16 хүнийг аварч чадсан юм. Биднээс сурвалжлагч нар эндээс та нар яаж ийм урт хугацаанд амьд үлдэж чадсан юм бэ гэж асуухад тэд ихэндээ хариулахаас татгалзаж байв. Харин аврах багийнхан онгоцноос холгүй хүний арга яс осноор бүх зүйл тодорхой болсон юм. Учрыг мэдсэн хүмүүс тэднийг махчин, зэрлэг, аратнууд гэх мэтээр дайрч давшилж байлаа. Энэ талаар Парадо Роберто Антони 3 ярихдаа бидэнд өөр сонголт байгаагүй. Тэр үед гол зорилго амьд үлдэх байсан. Амиа эрсдсэн хүмүүсийн ар гэрийнхэн биднийг өшөөхийг гуй. Гэхдээ бидэнд үнэхээр сонголт байгаагүй юм шүү. Аврагдсныхаа дараа Андо Парадо Перс Полоридтой хамтран амьд үлдсэн гэсэн ном бичсэн бөгөөд хожим нь энэ ном нь хамгийн их борлуулалттай ном болсон юм. Харин энэ ном гарснаас хойш 10 жилийн дараа кино болсон бөгөөд Андо Парадо зөвлөгөө өгсөн гинлээ. Онгоцны ослын бүртгэл анх 1962 оны 7 дугаар сарын 7-нд тэмдэглэж шивж архивт анх удаа оруулж байсан бол үүнээс хойш маш олон бүртгэл хадгалагдсан бөгөөд хамгийн сүүлд 2010 оны 4 дугаар сарын 10-нд бүртгэгдснээс хойш хэн онгоцны осол аваар гараагүй байна. Ихэнх ослууд нисгэгч хариуцсан ажилтнууд ажлын хариуцлагагүй байдал мөн зоосны нүхээр бусдын амийг үнэлснээс болж эдгээр ослууд гардаг байна. Хэрв та нар яг ийм нөхцөл байдалд орсон бол яах байсан бэ? Юу хийх байсан бол? Эдгээр асуултын хариултыг та нартай үлдээ. Ингээд энэхүү бичлэг маань энд хүрээд өндөрлөлөө. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye. See